Манайхаа энэ хүчээлэр бүгдээрээ хэвтээ чигтсэн бие хөдөлгөөний авч хэлэлцээ. Энэ маань маш сонирхолтой хөдөлгөөн яагаад вэ гэхээр урд нь бид нар үзэжсэн хэвтээ чигт болон босоо чигдэх одоо тийм ээ хөдөлгөөний нийлбэрийг энэ хүү сэдвээр нэгтгэх юм байна. Үүнийг ойлгохын тулд дараах их бүг авч хэлэлцээ. Их бүг тодорхой хааш өндрөөс галсан гэж үзье. Тэгэхээр энэ дээр бол босоо чигийн нэг юм өндөр байна да. Ингээ галлахад тухайн улаанаар тэмдэглэсэн сум маань x тэнхлэгт буюу хэвтээ тэнхлэгт тодорхой хэмжээний зайг бас туулж байгаа бүгдээр энэ дээрээс харж болно. Доошогоо мөн ааш өндрийг унаж байхдаа x зайг туулж байна тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө хэвтээ болон босоо чигийн хөдөлгөөний нийлбэр байх нэ гэж бүгдээр ойлгож болох нь. Хэвтээ чигт ямар хөдөлгөөн хийх вэ? Үүнийг ойлгохын тулд хэвтээ чигт хүч үйлчилж байгаа юу, үйлчлэхгүй байгаа юу гэдгийг харъя. Хэвтээ чигт анхны одоо V0 хурдтай эндээс гарсан байлаа гэж бодоход агаарын эсэргүүцлийг S тооцвол цаашид ерөнхийдөө ямар нэгэн байдлаар хэвтээ тэнхлэг дээр x тэнхлэг дээр түүнд хүч үйлчлэхгүй. Хүч үйлчлэхгүй юм чинь хурдан тогтмол байна. Ингээд энэ газарт хүрэхдээ V0 хурдтай байна гэсэн санааг илэрхийлнэ. Харин босоод чиглэлд дэлхийн төрөв чиглэсэн хүндийн хүч үйлчлэх учраас энэ хүчний үйлчлэлээр тодорхой хурдталтай байна тийм ээ. Тэр маань юу гэхээр G гэдэг хурдталтай. Тэгвэл энэ сум маань тухайн тракторынхаа явцад доошоо унахтаа чөлөөтэй унаж эхлэх нэ. Чөлөөт уналтын хурдталыг бол бүгдээрээ мэдж байгаа G. Нэгтгэхэд ярих юм бол хэвтээ чигт G-г хөдлөх бол босоо чигт тухайн бие маань чөлөөтэй унах нь байна. Хэвтээ чигт шийдэгдсэн биеийн хөдөлгөөн нь ингэж илэрхийлэгдэх нэ. Чигт хөдөлгөөн дээр бид нар энэ явсан x цаг яаж болдгийг. Тухайн өөрийнх нь тийм ээ хэвтээ чигт байгаа хурдыг тэгээр үйлчүүлээд орчдөг шүү дээ. Энд ямар нэгэн байдлаар хурдтал байхгүй байгаа. Уг нь бол бид нар нэг ийм тэгштгэл үзсэн. Энд дээр нэг 2-1 тэгийн квадрат гэдэг. Гэтэл хурдталгүй ямар нэгэн хүчүүлчлэхгүй байгаа учраас энэ хурдтал маань тэг болоод урт талын хэсэг нь буюу x гэдэг зай маань V0 хурдыг тэг хугацаагаар үжүүлсэндээ тэнцэх нь байна. Чөлөөт уналтан дээр бүгдээрээ дахиад саний. Чөлөөт уналтан дээр мэдээж ойлгомжтой. Доошогоо G гэдэг хурдталтай унж байдаг. Энэ дээр хэд хэдэн тэгштгэл ашиглаж болохын нэг хоёрыг энэ дээр навчаад багш нь бичсэн байгаа. Эхнийх нь хааш өндрийг ажиллах. Хааш өндөр 2-1 GT квадрат. Доошогоо анхны ямар нэгэн байдлаар хурдгүй шидэгдэж байгаа учраас чөлөөт унж байгаа учраас V0 T гэдэг хэсэг маань хасагдаад 2-1 GT квадрат гардгийг саний. Урдуудны хачээлээс. VY гэдэг хурд маань ямар учиртай юм бэ гэхээр Y-ийн доошогоо чиглэсэн энэ хурдны одоо байгуулагчийг бүгдээр хэлээд байгаа. Тэгэхээр энэ V0 гэдэг хэвтээ чигт V0 гэж байгаа юм бол доошоо чиглэсэн энэ хурдыг бүгдээр VY гэж ойлгож болох нэ. VY гэдэг маань өөрөө G үржих нь G маань чөлөөт уналтын хурдтал хугацааны үр журам маань өөрөө хурдыг өгдөг. Энд юу байна вэ гэвэл энд биш тэ газарт хүрэх үеийн хурдыг илэрхийлж байгаа. Газарт хүрэхдээ энэ маань хоёр одоо чиглэлд хурдтай хүрч байгаа байхгүй юу? Чөлөөт уналтаас ялгаатай. Хэвтээ тэнхлэгт нэг V0 хурдтай мөн энэ доошоо газарт тодорхой хэмжээний одоо VY юу гэдэг тийм ээ штрих гэж юм багш нь. Ийм хурдтай хүрч байгаа. Хоёр хурд байгаа учраас газарт хүрэх үеийн хурдын олоо гэдэг маань зөвхөн VY-ийг олох эсвэл V0-ыг олох нь одоо хангалтгүй. Газарт хүрэх үеийн хурдыг олно гэдэг маань энэ хоёр векторын нийлбэрийг олооч. Энэ хоёр векторын нийлбэрийг илэрхийлэгдэх хурдыг илэрхийлж байна. Тэгвэл энийг бүгдээрээ V0 гээ. Энийг бүгдээрээ V штрих гэж тийм ээ. Тэгвэл энэ хоёр векторын нийлбэрийг яаж болдгийг тэр аргаар олох юм бол энэ улаанаар харуулсан вектортой тэнцэнэ. Энэ улаанаар харуулсан векторыг бүгдээр Пифагорын теоремоор олж болно шүү дээ. Пифагорын теорем маань өөрөө энийг V гэж л та тийм. V-ийн квадрат, V0-ийн квадрат, V одоо Y штрихийн магадгүй гэж тэмдэглэж болох бах. Квадраттай тэнцэнэ. Ингэж бүгдээрээ газарт хүрэх үеийн хурдыг олдог байх нэ. Тэгвэл энэ зурган дээр бүгдээр авч хэлцээ. Энэ зурган дээр ямар учиртай вэ гэвэл энэ унсан өндрийн бүгдээр хааш key энэ явсан зайг бүгдээр x гэж тэмдэглэжээ бүгдээр. Хэвтээ тэнхлэг дээр ямар нэгэн байдлаар хүч үйлчлэхгүй байгаа учраас түрүүний хэлсэн шиг V0 анхны хурдтай гарсан бол энэ хугацааны эхний агшинд V0 хэвээр байна. Хугацааны хоёр дахь агшинд V0 хэвээр байна. Хугацааны одоо дараагийн агшинд V0 хэвээр байна гэдгийг илэрхийлж байна. Тэгвэл бүгдээр ингээл та одоо жишээлбэл энд байгаа ийм дөрвөлжин нүдний нэг талыг А-гаар тэмдэглэжээ. Энэ талыг нь бас А-гаар тэмдэглэжээ. Хугацааны анхны агшинд энэ төрсэн ба шүү дээ тийм ээ 1А хэмжээтэй. Хугацааны хоёр дахь агшинд чөлөөтэй унж байгаа бие маань ямар зүй тогтолтойг өрөмдөг вэ? Өнгөрсөн хичээлдээ санаж байгаа бол хааш 3H 5H 7H гэх мэтчлэн цаашаа үргэлжлээд явдаг байгаа. Одоо энд нэг H буюу нэг A нүд явж байгаа юм бол хугацааны хоёр дахь агшинд дахиад 3H буюу 3A 3 нүд явах хэрэгтэйгээд нэг A 2A 3A байгааг барж харж байгаа бах. Тэгээд энэ дэр нэг гэсэн үг. Яагаад вэ гэхээр босоо тэнхлэг дээр чөлөөтэй ундгаа гэдгийг бид нар мэдж байгаа шүү дээ тийм ээ. Дараагийнх нь хэдэн H вэ? 5H байх хэвээр. Тийм учраас доошоо дахиад 5 нүд явна. A 4 5 эндээс энэ хүртэл 5A болох нь байна. Эндээс энэ хүртэл 3A болох нь байна. Харин тэрнээс тэр хүртэл 1A болж байгаа. Тэгэхээр энэ маань надад нэг санаа өгч байна. Хугацааг болчихвол юм бол ерөнхийдөө хаашиг ч болж болох нь байна, x-ийг ч болж болох нь. Хаашиг яаж болох вэ гэхээр энд бичсэн байгаа тэгштгэл шиг тийм ээ. Хааш гэдэг бол 2-1
GT квадрат гэдээ болчихвол тэгэхээр хугацаа гэдэг маань өөрөө маш чухал юм фактор болж орж ирэх нь байна л да энэ дээрээс. X-ийг яаж болох юм? X гэдэг чинь энэ дээр бичсэнчлэн v нь бол анхны хурдыг t-гээр үржүүлсэндээ тэнцсэн шүү дээ. Тухайлх юм бол энэ доошоо хитэн t явсан юм шиг байна. Энэ нэгнүүдийг одоо туулахад өнгөрсөн хугацааг t гэж хэлэх юм бол доошоо дахиад дараагийн 3 аг бүгдээр t туулдаг, дараагийн 5 аг бүгдээр t туулдаг. Тэгэхээр 3 t туулсан байгаа үз. Тэгвэл бүгдээр энэ дээрээс жишээлбэл X-ийг олоо, энийг олоо гэсэн бол бүгдээрээ V-ний анхны хурдыг 3t хугацаагаар үржүүлээд олох байсан байна. Энэний уранд бүгдээрээ 3t-ийн квадрат гэдээ бас орлуулчих болох байсан байна. Амархан нэгд бол ерөнхийдөө хэвтээ тэнхлэгт жигд хөдөлгөөн хийж байгаа учраас энэ жигд хөдөлгөөнөөс хугацааг эсвэл замыг олчих болно. Босоо тэнхлэг дээр одоо чөлөөт унж байгаа учраас энэ чөлөөт уналтын сэдвээр үтсэн аргачлалуудаа ашиглаад бодож болох нэ. Окей, энэ хэсэгт юу яригдах вэ гэвэл яг энэ хөдөлгөөний хувьд графикуудыг бүгдээр хэрхэн яаж дүрслэх вэ? Харъя л да. Хэвтээ тэнхлэг болон босоо тэнхлэгт хоёулын дээр нь одоо тус тусад нь хурд хугацаа, хурдтгал хугацаа, байрлал хугацааны графикуудыг зурж багш нь үзүүлье. Хэвтээ тэнхлэгт хурд маань ямар байгаа? Тогтмол байгаа. Хурд маань тогтмол байгаа учраас бүгдээр ингээл тавьчихна гэсэн үг. V нь бол анхны хурдтай одоо шидэгдсэн бол хугацааны аль чагшинд тэр хурдтайгаа явна гэсэн үг. Хурдтгал хугацааны график. Хурдтгал хугацаа хэвтээ тэнхлэгтээ ямар нэгэн байдлаар хүчүүлжлэхгүй байгаа учраас тогтмол хурдтай явж байгаа учраас хурдтгал маань хэд байх вэ? 0 байна. Хэвтээ тэнхлэгтээ шууд ингэж зурагдах нэ. 0 төр гэсэн үг. Байрлал хугацааны график. Хэвтээ тэнхлэгтэр байрлал маань дараах байдлаар зурагдана. Дээшээ ийм ташуу зурагдах нь. Харин босоо тэнхлэгтэр яг босоо тэнхлэгтэр чөлөө туналт хийж байгаа шүү дээ. Чөлөө туналттаа бүгдээрээ саны сөрөг одоо тэмдэгтэй чиглэлд бүгдээрээ тодорхой хурдтай хөдөлж идэг. Энийг бүгдээрээ энэ байдлаар дүрсэлж болох нэ. Энэ бол T0 буюу анхны хугацаа гэдэг өгч байгаа шин. Доошоо чөлөөтэй унж байгаа учраас сөрөг чиглэлд хасагчийн хурдтай ундаг шүү дээ. Бүгдээрээ санаж байгаа бол тийм ээ. Байрлал хугацааны график маань сөрөг чиглэсэн одоо доошоо орсон парабол байна гэсэн үг. Хасгааш гэдэг юм уу одоо энийг нь T' гэдэг ч юм уу тийм ээ. Энд бас нэг юм T' тавьчих бүгдээрээ. Окей. За багш нь энийг арилгачих. Тэгвэл графикуудын хувьд ерөнхийдөө ийм 6 графикийг бүгдээрээ зурж чадна. Урд урдны хажээлээс санаж байгаа. За энд юуг илэрхийлэх вэ гэхээр энд хурд хугацааны нэг графикийг бүгдээрээ дараах байдлаар зурж илэрхийлж болно тийм ээ. Хурд нь бол тогтмол учраас хэвтээ тэнхлэг дээр Vx хурдтайгаар ингээд бүгдээрээ шулуун зураа тавьчихна. Харин нэг анхаарах ёстой зүйл нь энэний доод талын тал байна. Туулсан x цаг илэрхийлж байгаа. Бүгдээрээ төсөөлөд үзье. Өнөөх их буу байсан шүү дээ. Их буугаар хэвтээ чих тодорхой хурдтайгаар сумыг тавихад тухайн сум маань тодорхой x цаг явж ирсэн. Тэгвэл энэ x цаг бүгдээр энэ графикийн доод талын хашигдсан талбайгаар олж болдог байна. Харин хааш өндрийг яаж олж болох вэ гэхээр хааш өндрийг энэ улаан ташуугаар холбогдсон графикийн доод талын талбайг олох замаар хааш өндрийг бүгдээрээ олж болно. Хөдөлгөөний доошо чиглэлтэй байгаа учраас сөрөг чиглэлд y тодорхой хурдтай гээд ингээ v хасах гэж тавьчихж байгаа. За энэ дээрээс бүгдээрээ юуг ойлгож болох вэ гэхээр энэ онгоц явж байгаа нэг бөмбөг шидлээ гэж бодъё л доо. Тэгвэл энэ бөмбөгний хэвтээ тэнхлэгийн анхны хурд нь онгоцны анхны хурдтай тэнцэнэ. Тэгээд энд нэг юм t хугацаа өнгөрөөд, энэ t хугацаа өнгөрөөд, энэ t хугацаа өнгөрөөд онгоц энд явж байхад бөмбөг ч гэсэн энд явж байна. Яагаад? Онгоц хэвтээ чиглэлд v хурдтай байгаа юм бол энэ ч гэсэн хэвтээ чиглэлд ижлэхэн v хурдтай байгаа шүү дээ. Онгоцны хурдтай тэнцүү. Тэгэхээр яг л параллел харагдана гэсэн үг. Онгоцон дотор байгаа хэн нэгэн доошоо тэр бөмбөгийг харах юм бол x доошоо унж байгаа юм шиг харагдана. Гэхдээ онгоцны гадна зогсож байгаа энэ хүний хувьд энэ маань энэ парабол трajectory доошоо хөдөлж байгаа юм шиг харагдана л гэсэн үг. Тэгээд дахиад нэг t хугацаа өнгөрөө, дахиад нэг t хугацаа энд нэг t өнгөрөхөд мөн л онгоцтой параллелээр ингээ явж байна гэсэн үг. Тэгээд агаарын эсрэг үүслийг тооцвол хэвтээ тэнхлэгт анх одоо онгоц ямар хурдтай нисэж байсан тэр хурдтай тухайн бөмбөг маань газарт хүрэх нэ. Харин босоо тэнхлэгтэр мэдээж яг чөлөө туналт хийж байгаа v гэсэн тодорхой цэн хурдтай болно гэсэн үг. Энэ хоёрын нийлбэр Пифагорын теоремаар бүгдээрээ нийлбэрийн газарт хүрэх үеийн хурдыг нь олж болно. За энэ зурган дээр бүгдээрээ юуг ярих ёстой вэ гэвэл агаар эсрэг үүсийг тооцох учраас энэ массын хэмжээ бол ямар ч хамааралгүй бид нар. За энэ дээр хугацааг хэн тодорхойлох вэ гэхээр унаж байгаа өндөр тодорхойлно. Бүгдээрээ ижилхэн хааш өндөр дээрээс хааш өндөртэй энэ ханан дээрээс унж байгаа учраас энэ T1, T2, T3 хугацаанууд маань хоорондоо тэнцэх юм аа. Харин анхны хурдыг бүгдээр харъя л та. Хэвтээ чиглэлд нэг нь v, нөгөөх нь 2v, нөгөөх нь 3v хурдтай байгаа учраас хэрвээ энэ x цаг туулах юм бол энэ хоёр дахь бит маань 2x цаг туулна. Ягаад гэхээр анхны хурд нь 2 дахин их байна. Харин энэ 3 дахь нь 3 дахин хол зам туулах буюу 3x замыг туулах нэ. Эдгээрийг л хэлэх гээд байгаа юм. Ягаад гэвэл анхны хурд нь 3v, 2v, v. Энэ анхны хэвтээ чигт байгаа чиглэж байгаа энэ анхны хурд нь хэвтээ тэнхлэг дээр туулах замыг тодорхойлдог бол хааш өндөр маань унах хугацааг тодорхойлох нь байна. Хэрвээ яг ижилхэн өндрөөс унгасан бол бүгдээрнийхээ унах хугацаа нь ижилхэн байх нэ. Бас нэг анхаарах зүйл нь энэ дээр байгаа массууд нь төөрөгдүүлэх зорилготой юм байна гэдгийг бүгдээрээ ойлгож болох нь. Харин одоо бүгдээрээ жишээ болгож дараах нэгдүгээр бодлогыг бодож үзье. Газраас тус бүр 5 м, энэ бол 5 м ба 20 м өндөрт байрлах хоёр цонхноос KL2BC-г нэгэн зэрэг хэвтээ чигт харгалзан 3 м/сек, энэ 3 м/сек
Нөгөөх нь 6 м/сек хурдтай шидсэн байна. Би x ба y цэгүүдэд энд байна. Туссан бол цэгүүдийн хоорондох цаг болооч гэж хэлсэн байна. Энэ өндөр бол 20 м. Тэгэхээр 5 20 гэдэг маань надад нэг санааг өгж байгаа. Юу гэхээр санаа л да бүгдээр тийм ээ. Хааш 3 хааш 5 хааш санаа. Хааш чинь эхний 1 секунд чөлөө туналтан дээр 5 м зам явдаг байсан. Хэрвээ энийг яаж гарч ирсэн бэ гэдгийг сонирхож байгаа бол чөлөө туналт гэсэн тэр сэдвийг дахиад бүгдээр үзээрэй. 15 м 25 м. Харуул биш үү те. Эхний хоёрыг нийлүүлэх юм бол 20 м байгаа биз. Тэгэхээр энэ 20 м бүгдээр яаж хувааж болох вэ гэвэл дараах байдлаар хувааж болох нэ. Эндээс нүртэл хааш өндөр, эндээс нүртэл 3 хааш өндөр. Энэ 5 м, энэ маань түрүүний хэлсэнчлэн 15 м байгаа. Энэ хоёрын нийлбэр нь ерөнхийдөө 20 м өндөр болчихж байна. Тэгэхээр энэ дээр хоёр нүүдэл буюу 2 секунд хугацаа өнгөрсөн байна. 5 м-ийг 1 секунд хугацаанд үлдсэн одоо тэр 15 м-ийг дараагийн 1 секундэд буюу энэ ч гэсэн 1 секунд өнгөрнө гэсэн. Тэгвэл 20 м өндрийг нийтдээ 2 секунд хугацаанд унах нэ. Харин 5 м хэдэн секунд унж байгаа вэ? Энд 1 секунд өгч, энд 1 секунд өгч. 5 м-ийн өндрийг 1 секунд хугацаанд унчиж байгаа юм. Ингээд энийгээ санал болоо гэсэн үг тэр. Одоо бүгдээ юуг болох вэ гэхээр x ба y цэгүүдийг олно гэсэн. Энэ зайнуудыг олно гэсэн. За тэгвэл эндээс энэ хүртэлх цайг x1 гээ. Харин эндээс энэ хүртэлх цайг цөмөрөө x2-ыг 2 гээ. Бүгдээрээс юу асууж байгаа вэ гэхээр x2-оос x1-ийг хасвал биш үү те хэд вэ гэж асууж байна. За тус нь бол хооронд нь хасаад олчихно л гэсэн үг тийм ээ. x2-ыг яаж болох вэ? x2 тэнцүү анхны хурдыг юугаар үүсвэх? Хэний анхны хурдыг? Энэ LB анхны хурдыг тэр маань одоо VL гэчээ. Тодорхой унсан хугацаагаар нь үүсвэлнэ. Хэдэн секундэд унлаа? 20 м өндрийг 2 секундэд унсан. Тэгэхээр 2 гээл тавьчих шин. x1-ийг яаж болох вэ? VK тухайн биеийн хурдыг 5 м-ийг бол 1 секундэд унсан. Тэгэл болоо шүү дээ. Тэгэл энэ дээр чи орлуулга чинь VL маань 6 26 12 м. Нөгөөх нь 3-ыг үржих 1 3-1-ийн 3 м болох нь байна. Дельта x буюу x2-оос хасах нь x1 гэдэг энэ зай маань өөрөө 12-оос хасах нь 3 9 м зай болох нэ. Эндээс энэ хүртэл 9 м гэдээ бүгдээрээ олж болох нь байна. Энд дээр нэг зүйлийг анзаарсан нь юу вэ гэхээр тухайн өндрөөс унгааж байна гэд хэрвээ хэлж байгаа бол хэрвээ өндөр нөхцөн байгуулвал шууд хугацааг олоод эхлэх нь хамаагүй дээр идэг юм аа. За хоёр дахь жишээ бодлого бүгдээрээ авч хэлэлцээ. Зурагт үзүүлсэн өндрөөс нэгэн зэрэг хэвтэй чигшээдсэн 2b x цэг туссан юм байна. Яг ижилхэн энэ цэг туссан байна хоёлаа. 2b x цэг туссав. K-ийн анхны хурд 2v байсан бол энийг 2v гэж өгсөн юм. LB-ийн хурдыг v-гээр илэрхийлээч гэж хэлсэн байна. K маань 4 хааш өндрөөс унсан байна. 4 хаашийг яаж хуваажуулах вэ бүгдээрээ? Хааш 3 хааш гэж хуваажуулах болно. Урд удны хичээлээс санаж байгаа бол хаашийг 1 т хугацаанд унж явах юм бол дараагийн т хугацаанд 3 хааш өндрийг ундаг тийм ээ. Тэгэхээр энд бол ерөнхийдөө 2 т хугацаа өнгөрсөн байна гэсэн үг. Харин LB маань унахад ямар хэмжээний хугацаа өнгөрсөн бэ? Ямар т хугацаа өнгөрсөн байна гэдгийг болъё. 5 дээр 4-ийг нэмээд 9 хааш. 9 хаашийг яаж хуваажуулах юм? Хааш 3 хааш 5 хааш чинь нийлбэр нь 9 хааш үстэй. Тэгэхээр энэ хэдэн үйлдэл хийгдсэн байна? Хааш 3 хааш 5 хааш 3 үйлдэл тийм ээ. Хааш 3 хааш 5 хааш. Энд т хугацаа өнгөрнө, энд т хугацаа өнгөрнө, энд т хугацаа өнгөрнө. Тэгвэл энэ 9 хааш өндрийг 3 т хугацаанд унсан юм ба шүү дээ. L бит байна. Ингээд олчлоо. Эндээс энэ хүртэл мэдээж яг л адилхан зам туулсан байна. X тэнхлэг дээр тэгвэл энэ X-ийг яаж олжуулах вэ бүгдээрээ. За KB-ийн хувьд бол 2V анхны хурдыг нь 2 т хугацаагаар үржүүлсэнтэй тэнцүү. Яагаад? Анхны хурдыг өгсөн байсан шүү дээ энд. Тэгээд бүгдээрээ энэ 2 т хугацааг энэ дээрээс олцсон биз дээ. 2 үйлдэл хийгээд хааш 3 хааш гэдэг. 2 нүгэд гэсэн. Нөгөө тэгүр энэ LB-ийн анхны хурдыг бүгдээрээ мэдгүй байгаа. Тэрийг VL гэж. VL үржих нь хэдэн үйлдэл хийлээ? Нүүдэл хийлээ. Хааш 3 хааш 5 хааш. Нийтдээ 3 т хугацаа өнгөрсөн. 3 т. Энэ VL-ийг ажиллах. VL гэдэг бол 4VT-г хуваах нь 3 т болох нэ. Ингээд энэ хоёр хураагдаад 3-ны 4 V гэсэн хурдтай гарсан байх нэ. Жишээ бодлого 3 хэвтэй чиг шидсэн биеийн хөдөлгөөнийг зурагт үзүүлсэн байна. Хэрвээ x1-ийг хуваах нь x2. Энэ 2 зай байна л да энэ дор. Энэ харьцаа нь 3 болвол хааш 1-ийг хуваах нь хааш 2 харьцаа ямар байх вэ гэж надаас асуусан байна. За мэдээж ойлгомжтой бүгдээрээ эхлээд энийг ашиглах гээд үзье. Энийг 3x гэх юм бол энэ мэдээж x зай болно. Ягаад 3x-ийг x-үүд нь хураагдаа 3 болно шүү дээ тийм ээ. Окей. За энэ дээрс би юу барьж авах гээд байна гэхээр хэдэн үйлдэл хийсэн байна гэдгийг барьж авах гээд. Ямар хугацаанд туулах юм? 3 т хугацаанд туулна гэдэг үзье бүгдээрээ. А цэг чи. А-гаас Е цэг хүртэл энэ цэг хүртэл гэсэн үг 3 т. Тэгвэл 3x замыг 3 т хугацаанд туулж байгаа юм бол яг адилхан хурдаар
X замыг ямар хугацаанд туулах юм? Мэдээж Y-ээс C хүртэл T хугацаанд туулна гэсэн үг. За ингэ болчлоо. H1-ыг бүгдээр яаж болж болох вэ? Харъя. H2-ыг яаж болж болох вэ? За H1 гэдэг бол 3T гэдэг маань 3 нүүдэл хийнэ гэсэн үг. H энэ дор 3H энэ хэд H 5H. Окей. Дараа нь T гэдэг маань нэг шиг T байгаа учраас нэг нүүдэл хийнэ гэсэн үг. Энд дээр нэг нүүдэл хийлээ. 5H-ын дараа дахиад H гэж ихлүүлж болохгүй. Тэгэхээр 5H-ын дараа хэдэн H байх вэ? 7H байдаг. Чөлөө тундалтаасаа л ингэж болчихж байгаа. Окей. За тэгээд ингэж харах юм бол H гэдэг чинь өөрөө H-таар 3H 5H 9H-тай тэнцэх юм шүү дээ. H2 гэдэг чинь дангаар өөрөө 7H-тай тэнцэх юм шүү дээ. Энэ зурган дээрээ сайн харвал ингээ хугацаагаар нь болчихж байгаа. Ингээд H1-ийг хуваах нь H2 гэдэг бол H-д хураагдаад цаана хэд үлдэх вэ? 7-ны 9 үлдэх нэ. Бийг 45 м өндрөөс хэвтэй чигт 40 м/сек хурдтайгаар шидсэн байна. Би энэ газарт хүрэх үеийн хурдыг олоо гэсэн жишээ бодлого дөрвийг бүгдээрээ бодож үзье. За H 3H 4H 5H-аар олж болно. Гэхдээ багш нь залхуураад 2-1 GT квадратаараа бодчихъя. Энд G-г ойролцоогоор 10-аар авч бодноо. За тэр нь хэлбэр баг. H маань 45 м гэдээ өгчихсөн байна. Энэ дээрээс бүгдээрээ T-г болгож байгаа. T-г яаж болох вэ? 2-ыг тийш нь гаргаад 2H G туваагаад квадратуудыг энэ алга болохын тулд язгуурдаар хийгээд өгчнө л гэсэн үг. За ингээд болчих шүү дээ. 2-ыг үрчин 45 хуваах нь 10. Дээрээ 90 гарна гэсэн үг. 90-ыг 10 туугаад 9 язгуурдаараас 3 секунд гарнаа. Энэ 3 секундыг одоо бүгдээрээ ашигланаа. Тэгвэл эндээс энэ хүртэл 3 секунд буюу 3 үйлдэл хийсэн биш тараа. H хэд вэ? 3H нөгөөх нь 5H нийтдээ 9H шүү дээ. Тийм ээ. 9H гэдэг бол 45. Тэгээд H гэдэг чинь 5 м гэдээ батлагдж байгаа шүү дээ. Ингээд олчих болно. Харин бүгдээрээ тэгштгэл бичээд болчлоо энэ удаад. За тэгвэл биеийн газарт хүрэх үеийн хурдыг олоо гэж байна. За би одоо энд хүрээд ирлээ гэж бодъё л та тийм ээ. Хэвтэй чиглэлд ямар хурдтай байх? Хэвтэй чиглэлд анх ямар хурдтай шидэгдсэн тэр хурд өөрчлөгдөхгүй, хүч үйлчлэхгүй байгаа учраас 40 м/сек. Энэ гэсэн үг. Харин энд ямар хурдтай байх вэ? Босоо тэнглэгтэр. Секунд тутам тэдээр нэмэгдэх үү? 10-аар нэмэгдэж байгаа. Бүгдээрээ G-г 10-аар бодож байгаа тийм ээ. Тэгэхээр 3 секунд юм чинь 30 м/сек болно гэсэн үг. Энэ хоёрын нийлбэр вектороор илэрхийлэгдэн шүү. Тэрнээс 30 эсвэл 40 аль нэг нь биш. Энэ хоёрын нийлбэр вектор энэ v-г би яаж болох юм? Пифагордод болж штэ. 30 квадрат 40 квадрат. За ирэх биш 3 4 5 гэсэн гурвалжнаа мэдж байгаа бүгдээрээ. Энэ дээрээс 50 м/сек гарнаа. Сэдвтэй холбоотой сүүлийн бодлогыг бүгдээрээ бодъё. Жишээ бодлого номер 5. За энэ b гэжсэн бол одоо b-г H 180 м өндрөөс хэвтэй чигт 30 м/сек ингээд бүгднийг өгчихсөн байна. Өндрийг нь өгсөн байна. Хэвтэй чигийн хурдыг өгсөн байна. Тэгвэл А дээр нь B нислэгийн хугацааг олооч гэж хэлсэн байна. B нислэгийн хугацааг бид нар юугаар тодорхойлж байгаа вэ? Өндрөөр нь ерөнхийдөө олчиж байгаа шүү дээ, 180. За тэгвэл энэ дээрээс түрүүний тэгштэглээ ашиглаад бүгдээр олчих. Тэр маань H 2-1 GT квадрат байсан. Энэ дээрээс T гэдэг бол 2H хуваах нь G язгуурдаар байсан. G-г 10-аар аваад бодож байгаа шүү. Залуусаа 2-ыг үржих нь 180 хуваах нь 10. Ингээд энэ дээрээс 36 гарна. Энэ дөрөс 6 секунд гэж гарч ирэх нэ. Энэ 6 секундыг тэгээд бүгдээрээ H 3H 7H 5H 9H гээд 6 секундыг хуваагаад үзээрэй 180 м гарах нь ойлгомжтой. Нисхийн хугацаа 6 секунд байх нь. 6 секундын дараа хаана ирэх? 6 секундын дараа энэ дэр шүү дээ, тийм ээ. Энд ирэхэд хурд нь энэ бол 30 хэвээр байна. Харин энэ секунд тутамд 10-аар нэмэгддэг учраас 60 м/сек байна. Энэ надад хэрэг болох учраас багш шууд энэ дээр бичиж тавьчлаа. Би энэ газарт хүрэх үеийн хурдыг олооч гэсэн байна. 60 32-ын одоо Пифагорд очил гэсэн байна л да. Энэ ингээд энэ хоёрын чинь вектор нийлбэрийг нь л аваач л гэсэн үг шүү дээ. Окей. За тэгвэл энэ v хурд маань өөрөө 30 квадрат 60 квадрат хурд. За багш нь утсаа ашиглая. За энэ маань ойролцоогоор 67.1 м/сек гарах нэ. Дараа нь юу гол гэж байна? Би шидэгдсэн агшнаас 4 секунд хугацааны дараа ямар хурдтай байх вэ? 6 секундэд газар хүрч байгаа. 4 секунд тэгэхээр нэг энэ хавьд явж байна л гэсэн үг. Энд 30 м/сек хурдтай. X доошоо 4 секунд хугацааны дараа секунд тутамд 10-аар нэмэгдэн 4 секундын дараа 40 м/сек болно гэсэн үг. X доошоо чиглэсэн. Тэгвэл энэ хоёрын нийлбэрийг олооч гэж байгаа байхгүй. Энийг v' гэж. V'-ийг бол хамархан тийм ээ. V' гэдэг бол 30 квадрат нэмэх нь 40 квадрат. V' өөрөө квадраттай. Энэ дээрээс v' гэдэг бол 50 м/сек гарнаа. За энэ 50 м/сек байж. Би хэвтэй чигт 90 м зам туулахад босоо чиглэлд ямар зам туулсан байх вэ гэж асуусан байна. Хэвтэй чиглэлд 90 м зам туулнаа. X гэдэг маань өөрөө хэдэн метр гэсэн байна? 90 м гэсэн байна. За X-ийг бүгдээр яаж болох юм? Анхны хурдыг нь тэр маань 30 хэвтэй чиглэлийн үрчин T мөн үү? Ингээд T-г харах юм бол 3 секунд хугацаанд явсан байна шүү дээ. 3 секунд хугацааны дараа 90 м зам туулсан байна. Тэгвэл босоо чиглэлд ямар зам туулсан байх вэ гэж асууж байна. Энэ маань энэ дээрээс доошоо унаад энд ирсэн байлаа гэж үзье. Тэгээ 3 секунд. 3 секунд гэхээр
3 нүүдэл хийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Багш нь жоохон том зурч хэнийг энэ дээрээс энэ хүрсэн байлаа гэж бодъё л да 3 секунд хугацаанд. Хааш 3 хааш 5 хааш зам туулна. Эн чинь нийтдээ 9 хааш буюу хааш мэ 5 45 м зам туулна. Өөр яаж олж болох вэ бүгдээрээ? Өөр энэ 45 гэдгийг хааш 2-1 GT квадрат гэсэн энэ тэгштэглэр бүгдээрээ олж болно. Тэгээд 45-ыг олохыг хичээгээрэй. Залуусаа хамгийн сүүлийнх нь биеийн хэвтэй чигт хамгийн их ямар зам туулах вэ? За бие хэвтэй чигт хамгийн их ямар зам туулах вэ? Энийг хасчих. Мэдээж ойлгомжтой. Эндээс энэ хүртэл бүгдээрээ x зам гэж тавьчихъя. Газарт хүрэх хүртлээл туулах тэр замыг л хэлж байгаа шүү дээ. Тэгвэл x гэдэг бол өөрөө нэг x штрих гэж тэр дээр x гэсэн юм байна. X штрих гэдэг маань өөрөө анхны 30 гэдэг хурдыг нислэгийн хугацаанд үржүүлсэндээ тэнцүү. Нислэгийн хугацаа бүгдээр анх 6 секунд гэдээ олцсон шүү дээ, тийм ээ. 6 секунд. Ингээд 180 м зам туулах нэ. За ингээ харъя бүгдээрээ ааш нь 180 м. Энэ x штрих нь 180 м. Энэ хоёр хоорондоо ямар нэгэн тийм уялдаа лог холбоо байхгүй шүү. Энэ зүгээр л тухайн бодлогын өгөгдлөөс шалтгаалаад хоёулаа ажиллах нь 180 гарсан гэдгийг санаарай. Ингээд хичээлээ тухлан сууж таалан сорилсан та бүхэндээ баярлалаа. Дараа дараагийн хичээлээр уулзлаа.